Монгол улсад цахим гэмтэргийн тоо баримт өссөөр байна. Энэ тухай нэгэн баримтыг ярьж өгье. Хариу улс оронд манай монголчууд маань маш ихээр очиж мөрөөдлөө биелүүлж Монголдо буцаж ирэхийг зорддог. Яг энтэй адилхан хоёр залуу хосууд маань үр хүүхдээ үлдээгээд Солонгос орныг зорин олон жил ажилласан байна. Улмаар залуу хосуудын мөрөөдөл биелж гэртээ харих болсон. Яг харихынхаа 2 хоногийн өмнө нөхөр нь бэт хэмээх тоглоомонд тал мөнгө алдсан байна. Ингээд залуу хосууд нутгийн зүг жолоо залсан боловч харих газар нь гэр биш буудал болон хувирчээ. Учир нь нөхөр нь эхнэрийгээ ятгаж дөнгөсөн байна. Алдсан мөнгөө илүү их өсгөөд гэртээ харьцан дээр хийж бодсон хоёр хосууд буудалд 3 хоног тогоосны эцэст ямар ч мөнгөгүй болж хувраад гэрээс л бичиж амиа хорлжээ. Энэ мэтлэн Монгол улсад цахим гэмтэргийн тоо баримт улам бүр өссөөр байна. Сүүлийн 4 сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэж нийт хохирол нь 10.3 тэрбум төгрөг болсон байна. Цахимын цаана хинч байж болно. Цахим гэмт хэрэгээс хайртай бүхнээ хамгаалъя.